хэвлэлийн төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар сүүлийн 5 жил нэлээд хэдэн томоохон судалгааг олон улсын багтаа хамтран хийсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн бид бүхэн угаар гэдэг судалгааг 2010 оноос эхлүүлээд угаар нэг судалгаа хийсэн. Жирэмсэн эхчүүдийн дагаж судлаад ургийн өсөлт, ялангуяа ургийн жин, ургийн уртад хэр зэрэг нөлөө үзүүлж гинүү гэдэг судалгааг хийсэн байгаа. За энэ судалгааны хүрээнд бид нар HEPA фильтргээд агаарын нарийн ширхэг тоосон цэрийг бууруулдаг тэр фильтрийг тавьж дурсан. За энэ судалгаанаас үргэлжлүүлээд бид бүхэн Канадын Simon Fraser-ийн сургуультаа үргэлжлүүлээд цааш нь 2020 он хүртэл судалгаанд хамрагдсан 400-аад хүүхдүүдийг дагаж судлах судалгаа эхлүүлэхээр болж байна. Тэгээ өнөөдөр манай сургуулийн баг гэрээнд Канадын талдаа гэрээнд одоо үзэглэхээр хүрэлцэн ирээд байна. За би энэний өмнө бас манай нийгмийн эрүүл мэндийн сургуулиас явуулсан судалгааны зарим үр дүнгээс та бүхэнд танилцуулъя. Тэр агаарын бохирдолд сүүлийн 20 жил, ялангуяа 10 жил идэвхтэй нэмэгдэж байгаа боловч яг энэ бохирдлоос болоод хэн ямар эрүүл мэндийн нөлөөлөлд өртчөөд байна вэ гэдэг судалгаа бол хараахан байгаагүй. Тэгэхээр энэ 5 жилд бид нар саяын дурдсанчлан Канадын багтаа судалгаа хийсэн. За 2009 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундх нийт нас оролтын 8.2% нь агаарын бохирдлоос болж гинэ гэдэг 2009 оны судалгаа гарсан. За түүний дараагаар бид нар байгаль орчны яамтай хамтраад Калифорни дэмжлэгээр Калифорни их сургуулийн судлаачид судлаач яг энэ чиглэлээр дэлхийн хэмжээний эксперт гэж хэлдэг Кёрк Смит гэх профессортой судалгаа хийж үзсэн. Энэ судалгааны үр дүнгээр түрүүний дурдсан 8.2 гэдэг хувь маань 20.6% болж өссөн байна. Агаарын бохирдолд хамгийн хүртдэг хүүхдүүд бол бага насны хүүхд байдаг. Тэгээ сүүлийн хэлсэн Калифорни та хамт хийсэн судалгааны үр дүнгээс харахад бол хүүхдийн пневмони буюу уушгины хатгалгаагаар жилдээ 130 хүүхэд агаарын бохирдлоос болоод цаг зураар нас барж байна. За насан туршидны зүрх судас уушгины эмгээр бол 1400-аад хүүхэд насан туршид бол эндэж байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгээ эндээс харахад бол сүүлийн 5 жил Улаанбаатар хотын хүн амын нас баралтанд нөлөөлж байгаа хүчин зүйл бол сүүлийн 5 жилд бараг 2 дахин нэмэгдсэн ийм үр дүн гарсан. За дараагийн бидний энэ Калифорни багтаа хамт хийсэн судалгааны үр дүнгээр бид нар агаарын бохирдлолтод өртөлтийг нийт өртөлт гэдгийг тооцож үзсэн. Гадаа агаарын бохирдлоос гадна дотоод орчны агаар. Энэ судалгаагаас харахад бол хүний эрүүл мэндэд нөлөөлөх гол орчин бол дотоод орчин юм а. Дотоод орчны агаарын бохирдол нарийн ширхэг тоосон цэрэг хүний эрүүл мэндэд бол 70-80% нөлөө үзүүлж байна. Хамгийн одоо бохир орчин бол дотоод орчин байна. Ялангуяа гэр хор бол за энэ дотроос судалгаанд хамрагдсан бидний тооцоолоор бол бараг нэг 60-70% нь дам тамхиталтын нөлөөнд өртөж байна гэдэг судалгаа гарсан байгаа. Тэгэхээр тамхины хуулийн хэрэгжихээс өмнө бид бүхэн Америкийн нэгдсэн улсын Джонс Хопкинсийн тамхины хяналтын төвтэй хамтран судалгаа хийсэн. За энэ судалгааны үр дүнгээр бол баар, ресторанд ажилладаг ажилчид тамхи татдаггүй хэрнээ дам тамхиталтанд өртөлтөг нь гарсан. Тухайлбал агаарт за үсэнд бол никотины агуулмж нь 14 орчим хэмжээтэй гарч байсан бол тамхины хуулийг хэрэгжсэний дараагаар бид нар 2013-14 онд эргээд нөгөө газруудаа судалгаа хийгээд үзэхэд бол дөрвтэй хэмжээнд буурсан байна. Хэдийгээр тамхины хуулийн хэрэгжилт олон нийтийн газруудад бол хангалттай хэмжээнд бас боломжийн хэрэгжиж байгаа ч гэсэн яг гэр доторх агаарын чанарыг бол одоо судлах хэрэгтэй байна гэдэг нэг дараагийн шийдэл гарсан. За түүнийг баталгаажуулахын тулд бид бүхэн Сеулийн их сургуультай хамтраад судалгаа эхлүүлчихэд байна. За өнгөрсөн 7 хоног Сеулийн их сургуулийн 10-аад оюутан ирээд гэр хороолт ялангуяа шар хадны орчмын гэр айлуудад судалгаа хийж үзсэн. Тэгэхээр энд бол бас гэрийн агаарын чанар бол зөвшөөрөх хэмжээнээс нарийн ширхэг тоосон цэрийн агуулмж бараг 10 дахин их. Тэгээ гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч гэсэн агаарын температур гэр доторх агаарын температур бол нэлээд өндөр 20 гаруй. Тэгээд агаарын нөгөө чиглэл их бага байна. Тэгэхээр гэр дотроо их дулаахан, гаднаа их хүйтэн. Тэгээ гэрийн агаарны чанар нь хангалтгүй байна гэдэг бол бид нар хувь хүний хамгаалахын тулд гэр доторх агаарын чанарыг сайжруулах ийм одоо интервенц арга хэмжээ чухал байна гэдэг шийдэл гарсан байна. Одоо бидний өнөөдрийн үзэглэх гээд байгаа энэ угаар судалгаагаар бол бид нар орон сууцуудын агаарын чанарыг сайжруулахад HEPA фильтр хэр зэрэг үр дүнтэй вэ гэдэг судалгаа хийж үзсэн. Тэгэхээр манай судлаачид бас энэ юун дээр тодорхой хариулт хийх байх. Тэгэхээр бидний урьдчилан судалгааны үр дүнгээр ургийн жин, ургийн урт хоёрт бол
боломжийн хэмжээгээр нөлөөлж байна. Бидний судалгаанд ашигласан HEPA фильтр бол орон сууцны дотор агаарын чанарыг нэг 50-аас 70% бууруулж байна гэдэг судалгаа гарсан. Тэгэхээр дараагийн нэг хэсэг нь бол бид нар агаарын бохирдлыг богино хугацаанд дөрвтөө бууруулж чадахгүй байгаа үед яаралтай өртөмхий бүлэг болох хүүхдүүдээ хүмүүсээ яаж хамгаалах вэ гэдэг дээр судлаачид боломжийн шийдлийг олох ёстой. Тэр үүднээсээ бид нар дараагийн судалгааг бас эхлүүлчихэд байна. Дэлхийн банктай хамтраад гэр хороолд байрладаг цэцэрлэгүүдэд бас өөр нэг төрлийн HEPA фильтрийг суйрлуулад агаарын чанарт хэрхэн нөлөөлж гинүү гэдэг судалгааг эхлүүлэхээр одоо хамтран ажиллаж байна. Ингээд өнөөдөр бол манай баг хоёр дахь том кохорт судалгааг эхлүүлэхээр Канадын банктай одоо уулзалтыг хийгээд байж байна. Жилд 130 хүүхэд одоо энэ уушиг аймаг бид бүхний хийсэн судалгаа бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тодорхойлсон байна. Улаанбаатар хотын хүн ам монголчуудын бараг тал хувь нь Улаанбаатар хотод сууршдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ нийт хүн амд нь бодоход жилдээ за нэг 6500-аас 2014 оны мэдээгээр бол нэг 7500 хүн Улаанбаатарчуудаас бурхан болдог. Тэгэхээр тэр тооцоолын Дэлхийн эрүүл мэндийн байгууллага түрүүний дурдсанчлан Корк Смит гэдэг энэ багууд агаарын бохирдол, хүний амьдрах хугацаа, за мөн эмнэлэгт хандлт, нийт өртөлт гээд олон үзүүлэлтүүдийг авч үзэж байгаад яг агаараас болоод түрүүний дурдсан 7600-ийн хэдэн агаарын бохирдолтой холбоотой нас орж болох вэ гэдгийг тооцоолдог. Тийм аргачлал байдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ аргачлалаар тооцоод үзэхэд бол Улаанбаатарт нас орж байгаа хүүхдүүдийн нэг 130 орчим нь яг цаг зуураар энэ агаарын бохирдлоос улбаалсан байна. Тэгэхээр агаарын бохирдол бол шууд нөгөө уушгийг шууд очиод үүсгэгчтэй нөгөө пневмони бол үүсгэгчтэй өвчин. Гэхдээ энэ нь бол дан байдлаар өөрөөр хэлбэл хүүхэд амьсгалын замын өвчнөр өртөхөд илүү их одоо эрсдэл болж шалтгаалдаг гэсэн болох нь байна. Нөгөө өвдөх, хүндрэл өгөх, хэвтэх ор хоног уртсах. Ор хоног уртсаад хүндрээд ирнэ гэдэг бол тэр айл гэртээ эдийн засгийн болоод эрүүл мэндийн томоохон хохирол болдог. За насан туршидчдийн хувьд бол 1400 гэдэг. Ялангуяа энэ бол зүрхний шигдээс өвчин, уушхны хавдар зэрэг өвчнүүдэд бол нөлөөтэй байна гэдэг. Тэгэхээр миний хэлсэн энэ тоо бол манай багийн Улаанбаатар хотын хүн ам гэж ойлгож байна. Монголчуудын дунд бол энэ биш. Агаарын бохирдол Улаанбаатар төдийгүй бусдул аймагуудад ч их байгаа. Тэгэхээр манай баг бол хийсэн энэ дурдж байгаа тоонууд бол бүгд Улаанбаатар хотын хүн амтай холбоотой тоонуудаа гэсэн үг байна. Улаанбаатарт одоо өвлийн хөтөлбөр агаарын хөтөлбөр маш их гэж байна. Ялангуяа өвлөөр 7 цагаас 10 цагийн хооронд агаарын хөтөлбөр маш их. Тэгээд дэлхийн хөтөлбөрийн байгууллагаас бүтээсэн менежер хос нөгөө өвлийн байгууллагын таван одоо атосын стандарт заавал гэх юм. Яг одоо Улаанбаатарт амьдарч байгаа бүх иргэдийн агаарын амьсгалж байгаа чинь ирээдүйд энэ иргэдүүд ямар нэг эсрэг үүсгэж үүсгэж гадмаар байгаа. Одоо жишээлбэл батны нөлөөдөр энэ болоо гэсэн юм отоосын тэгэхээр бид нар нөгөө амьсгалах агаараа сонгохгүй гэдэг шиг энэ агаараар бүх хүн амьсгалж байгаа учраас хүн болгонд л нөлөөтэй. Судлаачдын гарсан болоод би өөрийнхөө багийн хийсэн, өөрийнхөө оролцсон судалгааны үр дүнг илүү ярихыг хүсэж байна. Тэгэхээр түрүүн би дурдсанчлан бид хэдийн хийсэн судалгаагаар бол бага насны хүүхдийн уушгины атгалгаа, насан туршидчдын зүрх судасны өвчин, ялангуяа тархины цус сарвалт гэж хэлдэг, уушгины хавдар, зүрх судасны өвчөнд бол энэ нөлөө байна гэдг нь гарцаа. Магадгүй бид нар энэ агаарын бохирдлын энэ нөлөө нь бол ялангуяа агаар бохир байгаа үед агаарт байгаа хүнд металлууд нь бас хуримтлагдах нөлөө олон жилийн дараа үр дагавар нь гарах ийм нөлөөнүүд байдаг. Тэгэхээр бид нар ингээд цаашдаа юу гарах вэ гэдгийг хүлээхгүйгээр дор бүрдэл өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Бидний судалгаа бол хамгийн их өртдөг жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг хамруулж судалсан судалгаа. Тэгэхээр энэс хамгаалахын тулд хувь хүн болгон өөрсдөө хамгаалах тэр тал руугаа л одоо бодох хэрэгтэй. Тэр үүднээсээ манай судалгаануудын эхний үедээ бол хүнд ямар нөлөө үзүүлж гэнэ үү гэдгийг өнгөрсөн 5 жил судлаа. Одоо дараагийн алхмууд бол өртөөд байгаа хүмүүсээ ямар арга хэрэглээд одоо бууруулж болох вэ? Тэр нөгөө нөлөө үзүүлээд байгаа нарийн ширхэг тоосонцрыг бууруулах вэ гэдгээр туршилт судалгаанууд эхэлж байна гэж би түрүүнд дурдсан байна. Ер нь одоо энэ судалгааныхаа
Манай хийсэн судалгаа ийм бай. Улаанбаатарын чинь баг бүхээс наан ийм байдаг. Энэ дээр нэг юм асуулт гэж хэлсэн. Ийм асуулт. Яг энэ асуулт бол өөр айгүй өргөн хүрээний асуудал. Засгийн газрын одоо ялангуяа их хурлын даргын ивэл дор өнгөрсөн 2 өдөр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, эрүүл мэндийн яам, байгаль орчны яам, ЮНИСЕФ гээд олон байгууллагууд хамтраад ийм хурал зохион байгуулсан. Тэгэхээр тэр хурал дээр бол олон улсын баг, манай судалгааны баг, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гээд эрүүл мэндэд нөлөө үзүүлдэг одоо эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөлөл юм байна. Цаашаа яах вэ гэдэг дээр 2 өдөр хилцсэн бодлогын төвшин. За энэ хурлаас бол манай нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, эрүүл мэндийн яам тодорхойлоод бодлого боловсруулагчид юу анхаарах юм? Байгаль орчны яам нь яах юм? Эрүүл мэндийн яам нь юу хийх вэ, тийм ээ? За дээр нь иргэдэд нь өөрсдөө юу хийх ёстой юм бэ гэд төвшөнд нь анхааруулсан ийм үр дүнгуудыг, зөвлөмжүүдийг гаргаж байгаа. Нөгөө нэг зүйл нь бол бодиттой буурахгүй байна гэдэг бол бас их асуудал. Хэдийгээр сайжруулсан 150-аад за мөн хэсгийн нөгөө хобс гэж хэлдэг уран зуухнууд дээр өөрчлөлт хийгээд төвлөрсөн одоо халаалтын системд холбогдсон энэ ажлууд бол тодорхой үр дүнгээ өгсөн. Гэтэл агаарт нөгөө зөвшөөрөгдөх хэмжээнээсээ маш их 10, 20 зарим үед PM 2.5 чинь та бүхэн баг нөгөө агаар цэгийн лөө ороод үзэхэд хэд байгаа нь ингээ харагдаад байна шүү дээ. Тэр чинь дотоод орчны агаарт бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаар 10 микрограмм метр куб, гадаад орчинд улс орон болгоо өөр байдаг. Тэр лөө орохын тулд 100 байгааг 50 болгох, 100 микрограмм метр куб байгааг 10 болгохын тулд тэр хэмжээнд очиж чадахгүй байгаа байхгүй. Тэр өнгөрсөн жил засгийн газраас хэрэгжүүлсэн тэр нөгөө нүүрсийг сольсон 150-ыг бол тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Тэр энэ нөгөө их үүсвэрүүдэд чиглэсэн арга хэмжээнүүд гал түлж байгаа айл болгоны үүрэг байгаа байхгүй. Тэгэхээр энд засгийн газрын хийж байгаа ажлууд ч байна, өшөө анхаараа гэдгийг ганцхан засгийн газраас л бид нар ингээл та нар юм хийгээд чигээ суугаад тахгүй. Гал түлж байгаа айл болгон бодох ёстой гэдэг нэг санаа бол энд байгаа. Нөгөө нэг юм нь та бүхэн мэдж байгаа агаарын бохирдлын гол их үүсвэр нь одоо Улаанбаатар хотод 180 мянган айл өрөх байна гэж чинь. Агаарын бохирдлыг 100% гээд аваад үзэхэд бараг 70-80% нь энэс хамааралтай байна. За автомашины нөлөө гэд. Тэгэхээр энэ тоог нэмэгдүүлдэг юм нь бол шилжилт хөдөлгөөн байгаа. 2014 оны статистикийг аваад үзэхэд Улаанбаатар хотод жилдээ 30 мянган айл шилжиж ирж байна. Тэгэхээр 30 мянган 100 нэмэгдэж байна. За 10 мянган гадагшаа гарч байна. Тэгэхээр энэ тоог хүртэл хүмүүс одоо агаарын бохирдолд өртөхгүй тул шилжиж ирэхчид шийдвэрээ шилжихээс өмнө зөв гаргах. За эндээсээ хотоосоо нүүж цэвэр орчинтой газар руу явах гэд их олон ажлуудыг хийх. Тэгээ үе шаттай энэ орон сууцчлалт энтергээл зөндөө л ажил хийж байна. Энийг дор бүрдээ бодох хэрэгтэй. Гэхдээ бодлогын томоохон шийдвэр байх хэрэгтэй л гэж. Тэгэхээр уг нь улс орнууд энэ агаарын бохирдолтын уул уурхай дагсан орчны бохирдолт бол манай орны нийгмийн эрүүл мэндийн маш том одоо асуудал. Тэгэхээр энд төр засгийн ялангуяа судлаачдыг дэмжиж тодорхой санхүүжилт өгж явах хэрэгтэй. Одоогор зөвхөн шинжилгээ ухааны технологийн санг эс тооцоо. За манай анагаахын шинжилгээ ухааны их сургууль бол бодлогоор технологийн сан гэдгийг байгуулад судлаачдад дэмжиж жилдээ бараг 1 тэрбум орчим төгрөгөөр дэмждэг болсон. Миний түрүүний дурдсан судалгаанууд бол үндсэндээ нэг судалгааг байгаль орчны яам цэвэр агаар сангаас дэмжсэн. За бусдууд нь бол бид нар их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа. За одоо үргэлжлээд явах гэж байгаа 4 жилийн судалгааг бол Канадын засгийн газраас дэмжиж байгаа. Тэгэхээр миний хэлж байгаа энэ санаа юу гэхээр бодлого боловсруулагчдад шийдвэрийг гаргаж дараагийн 5 жилд хийх үйл ажиллагаагаа төлөвлөхийн тулд судалгаанд суурилсан нотлохоо хэрэгтэй. Тэгэхээр энэ гарч байгаа судалгаанууд бол цаашаа яах вэ гэдэг нөгөө тоглоомын дүрм бодлогын шийдвэрийг гаргах гол нотлохоо болох учраас энүүн дээр үндэслээд юуг яаж хийх вэ гэдгийг хийх хэрэгтэй. Нөгөө талаараа их сайхан асуулт байсан. Бодлогоор энэ судалгааны ажлуудаа дэмжих. Одоо өөр цэцэрлэгүүдээ яаж хамгаалах вэ? Хүүхдээ яаж хамгаалах вэ? Өдөрч ингээ гадаа зогсож цагдаагаа яах вэ гэл энэ шийдвэрүүдийг л одоо бидний хэлгээр интервенц гэж хэлдэг. Ийм шийдэл рүү явах ёстой гэсэн санаа. Түрүүний тэр нас баралтан дээр одоо жилдээ Улаанбаатарт 7000
500-аад хүн 2014 оны статистикаар нас орж байна гэж штэ тий. Тэрийг сая түрүүнд өрцөн үзүүлэлтүүдэд тооцоод үзэхэд 1400 орчим агаарын шалтгаантай байж болох юм а гэдгийг тооцоолж гаргасан. Тэгэхээр агаар бохир байх нь ингээд нөлөөлөд байна гэдгийг бид нар өмнө энэ судалгаанаас өмнө бол бас манай Бурмаа доктор Сайжаа огш гэдэг олон судалгаа хийсэн. Тэгэхээр бохирдол их болцсон 9 оныг 13 онтой харьцуулаад судлаачид бол баримжаа ийм байна гэдгийг дэлхийн нийтэд огцсон хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гаргаад ирсэн ийм зүйл. Гэтэ энийг сэтгүүлчид та бүхэн ойлгохдоо зөвхөн Улаанбаатар хотын хүн амын дунд гэж ойлгох юм а гэж бодох хэрэгтэй. Зарим газруудаар нийт монголчуудын 10 хүн тутмын нэг нь энтэрхсэн. Энэ бол үгүй насан туршидчдын дунд гэж ойлгож байна. Нөгөө хүмүүс одоо ингээд нөгөө нийлтээ хийгээд ороод ирэхийг очрын чимэд сүрэн чимэд сүрэн анагаахын шинжлэх ухааны их сургууль